Батзөрөг төлөөлөгч асуулт асууя. Ч Батзөрөг төлөөлөгч. За Германы олон улсын хамт ажиллагаатай хамтарч хийж байгаа энэ төсөл одоо 22-оос 27 онд хэрэгжиж ёстой байна. 3 жил хугацаа алдж байгаа. Тэгээд нийт 32.5 сая евро. Тэгээд одоогоор бол хот байгуулалт, барилга, орон сууцчлуулах яамн дээр 8 сая евро. Улаанбаатар хот захирчийн ажлын албан дээр 6.5 сая еврогоос өнөөдөр 2.5 сая еврогийн төсвийн тодтголд орж ирж байгаа гэж ойлголоо. 2-3 зүйл байна. Нэгдүгээр нэгдсэн танаа техник эдийн засгийн үндэслэл байна. Үүн дээр одоо 2 та нар аргачлал хийх гэж байна гэж байна. Хөөсөнцөөр хавтангаар дулаалаад шавардсан нойтон технологи арга, нөгөөх нь болохоор эрдэс хөнгөөр дулаалаад металл өнгөлгөөтэй нөгөө хуура технологи арга хэрэглэн гэж байна л да. Энэ хоёрын зөрүүн 100 сая гэд танилцуулахт байх юм. Тэгэхээр эднэр дээр насжилт болон үр ашигын тооцоо, дээрэс нь хэчнээн киловатт килограмм дулаан ялгаруулах вэ гэдэг тооцоол байна. Хоёрдугаарт нь манай одоо нийслэлээс бол энэний мөнгийг 2 дахь жилдээ тавьж байна. Өмнө нь одоо барилгын яамн дээр энэ мөнгө тавигддаггүй байсан юм уу? Эсвэл тавигдаад төснө хэрэгжихгүй байсан юм уу? Одоо энэ удаа нийслэлээс мөнгө тавихад барилгын яамн дээрх мөнгө энэ тусламжаар хийж байгаа төсөл дээр улсын төсөв тавигдсан уу? Тавигдаагүй бол хэрв сангийн яамнаас энэ тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл дээр хөрөнгө гаргах зөвшөөрөл бий юу? За дараагийнх нь юм нь 25 хүртэл гэдэг юм л да. Төслийн удирдахаараа өмнө нь 50 гэсэн, одоо 25 хүртэл гэдэг. Тэгээ бид нар 9.4 буюу 2.5 сая еврог нь одоо тавьж идэг. Тэгтэл нийслэлийн төсөв дээр 40 тэрбум төгрөгөөр бид нар үн төлбөргүй фасадыг нь хөөсөнцөөр дулаан хавтангаар хийх гээд ингэ байж идэг. Тэгэхээр иргэдээс 25% нь аваад 25 хүртэл гэдэг дээр ямар шалгуур үзүүлэлт байгаа. Хэдийн 25 хүртэл авахын, зарим нь үнгүй авах юм уу? Иргэн төлөлтийн 25 хүртэл гэдгийг яг ямар үнэлгээгээр тогтоогоод байна. Нийслэлээс үн төлбөргүй одоо хөөсөнцөр хавтангаар хийж байгаа энэ танаа төсөлт дээр одоо иргэн төлөгдөнө гэсэн юм бол төслийн хэрэгжилтэн дээр нөлөө үзүүлэх үү? За хэрв энэ нэгдсэн төсөлтөд холбоотойгоор төслийн нэгж байгуулагдсан бол төслийн нэгжийн хүнээс би бас юм тодруулъя. Тэр төслийн удирдлагын гарын авлага гэж байх хэвээр. Тэн дээр төслийн хэрэгжилтийн хугацааг та нар дахиад яг энэ 22-с 27 гэдгээр тооцож байгаа юм уу? Улаанбаатар хотод яаж одоо нөгөө саяын оюун зул төлөөлөгчийн асуудаг шиг 375 блокоос хэрв хөөсөнцөөр хийвэл тоон нэлээд олон болох юм байна. Хэрв эрдсээр хийх юм бол 180 блок болно гэж байна. За нэг блок тутамд 100 саяын зөрүү гэдгийг насжилтаар нь тооцох юм уу? Эсвэл дулаан ялгаруулалтаар нь тооцож байгаа юм уу? Дээрэс нь төслийн нийт гарч байгаа зардал дээр төслийн хэрэгжүүлэх нэгжийн зардлыг оруулж байгаа юм уу? Тэгэхээр иргэдэд ерөнхийдөө бол миний саналаар 25 хүртэл гэдгийг харилцан адилгүй ялгамжтай тогтоох гэж байгаа ийм төслийн одоо хэрэгжилтийн төлөвлөгөө байгаа юм байна гэж би ойлголоо. Энэ зөв үү? Ийм хэдэн зүйл тодруулах яа. Ч Батзөрөг төлөөлөгчийн асуултанд Г Батзөрөг төлөөлөгч хариулъя. За нэгдсэн техник эдийн засгийн үндэслэлийг бол яг тузын хурал дээр бид нар бас хэлсэн байгаа. Тузын ерхий хороонд бол танилцуулсан байгаа. Тэрийг бол хийх асуудлыг бас дараа нь яригдана. За өнөөдөр бас яамнаас бол энэ жил хийгдэх хөрөнгө оруулалт маань бол гизийн төсөл дээр бол Европын албан ёслол дээр 4.4 сая евро. За барилга хотоогоолт яамнаас бол 3.3 сая евро. За Улаанбаатар хотын загшчийн ажлын албанаас бол 2.6 сая евро. Нийтдээ нэг 10.3 сая еврогоор 2025 онд дулаалга дээвэр тэр юуны ажлуудыг хийнэ гэж төлөвлөж байгаа. За 25% гэдгийг яаж бид нар тогтооод байна гэж өнгөрсөн онуудад 50%-аар тузын хурлаар тогтоосноор бол нийт 50%-аар тогтоохоор нэг айлд дунджаар сард бол 70 орчим мянган төгрөг төлөхөр байгаа. За жилд 10 жил үржүүлэхээр 7 сая орчим 8 сая орчим төгрөгийг жилд 10 жил төлдөж барагдуулахаар ийм иргэдэд бол бид нар бас танилцуулж иргэд бол ер нь бол зөвшөөрөхгүй байгаа.
За иргэд юу хүсэж байгааг бол өнөөдөр бас нийслэлийн төсөвтөд 40 тэрбум төгрөг тавигдаад үнэгүй фасадыг тавьж өгч байгаа. Ер нь бол яг энэ цаашдаа энэ үнэгүй гэдэг ямиг болиулаад бид нар хувь хэмжээг нь буцааж 25 хүртэл аваад сан үсгээд сангаараа цаашдаа бүх барилгуудаа санд орсон мөнгөөрөө энэ дулаан алдагдлыг бууруулах юм ажлуудаа хийя гэсэн ийм тооцоо судалгаатай явж байгаа. Цаашдаа ирэх жилээс бол дахин энэ үнэгүй гэдэг юм байхгүй. Бид нар энэ гизийн төслийг өргөжлүүлээд саналууга мөнгө оруулаад иргэн төлөл дээр энэ дараагийн барилгуудаа бас ингээд өргөжлүүлээд хийх явах боломжтой гэсэн тооцоо байгаа. За хугацааны хувьд бол энэ Улаанбаатар хотод хөөсөн фасадыг бол хийхгүй. Металл болон тэр насжилт жоохон удаан дулаан алдагдал төсвөртэй ийм материалаар хийлгэхээр төлөвлөж байгаа. Бид нар металл фасадыг бол санал болгож байгаа ихний байдлаар. За бас нөгөө шилэн хөөсөн ийм бас шатдаггүй ийм материал байгаа. Энэ хоёр янзын материалыг бол санал болгож байгаа. Дүүргүүдээр ч гэсэн одоо хийж байгаа энэ тендер залгаж байгаа фасадн дээр бол бид нар энэ шилэн болон металл фасадыг хийлгээ гэсэн зөвлөмжийг өргүүлсэн байгаа. Ер нь бол хөөсөн фасадыг бол энэ жил хийлгэхгүй гэсэн. Ер нь цаашдаа хийлгэхгүй гэсэн бодлоготой явж байгаа. За үлдсэн асуултанд манай Алтан гэрэл хариулна. За ажлын хэсгээс Алтан гэрэл тодруулга зөв микрофон. Микрофоноо доослуулж агаад өөрийгөө танилцуулаад. Саяны асуултыг хариулъя. За ер нь бол төсөлд хамрагдагч байгууллагууд маань юу шаардлага тавьж байгаа гэхээр энэ маань буцалтгүй тусламж байгаа. Буцалтгүй тусламж mitigation action facility гэж байгууллагуудаас өгсөн 18 сая еврогийн буцалтгүй тусламж, үүний 5.9 сая нь бол энэ GIZ байгууллагын төслийн нэгжид одоо техникийн болон санхүүгийн хамтан ажиллагаа хэсгээр нэг зарцуулагдаад явахаар ийм гэрээ суур гэрээ хийгдээд явсан зүйл юм байгаа. За бид бол одоо төсөл хэрэгжүүлэх гэрээндээ шатандаа явж байгаа. Энэ бол аль хэдийн шийдэгдээд явсан зүйл юм байгаамаа. За төсөлд хамрагдах байгууллагууд маань ямар шаардлага тавих ёстой вэ? Энэ төсөл маань өөрөө хэрэглэгчид өөрөө хүсэлт тавьсан тохиолдол гэж байгаа. Тэр маань юу гэхээр зэрэг 100% санал авсан тэр орчин суугчдын барилгыг дулаалганд хамруулна гэдэг зүйлтэй байгаа. Нэгдүгээр шаардлага. Хоёр дахь шаардлага нь юу гэхээр зөв угсамал орон сууц. Гурав дахь шаардлага нь газар хөдлөлтийн үнэлгээ хийгдсэн байх ёстой гэсэн ийм шаардлага тавьж байгаа. 8 баал хөдлөлт төсвөртэй үнэлгээ хийгдсэн барилгууд оруулна гэсэн байгаа. За цаад байгууллагаас өгч байгаа шаардлага нь юу гэхээр зэрэг энэ Улаанбаатар хотод 1077 блокийн за эхний энэ төсвөр бол 375 блокийг хамруулах болцоотой гэж эхэндээ үзэж байсан. За энэ маань юу гэхээр зэрэг энэ эргэн төлөлт хэрэглэгчдээс оруулсан мөнгийг 80% эргэж авах гэсэн ийм төслийн шаардлага байсан. Тэр мөнгөөр дараагийн үлдэж байгаа 600 гаруй блокийг дулаалгах байдлаар ингээ 2030 он хүртэл үргэлжлэх болцоотой юм байна гэдэг ийм дүгнэлт гарч энэ зээл буцлагүй тусламж олгогдсон юм байна. За ковидын өмнөх үеэр үнэлгээ хийгдсэн байсан учраас ковидын дараах үетэй харьцуулбал одоо бол 200 гаруй блок л дулаалгах юм байна гэдэг асуулт ярьж байгаа. За хөвөнгийн материалын хувьд бол эрдэс хөвнөө, шилэн хөвнөө гэдэг асуулт хэрэгч өөрөө сонгоно гэдэг зүйл байсан. За одоо ерөнхий мэргэжийн шийдвэрээс ер нь бол цаашид бол ер нь гал төсвөртэй материал болоос эрдэс хөвн гэдэг материалыг сонгоод ингээ явж байгаа. За энэ эрдэс хөвнөөр сонгоод ихээр түрүүн Бацар төлөөлөгчийн хэлж байгаа ярианд гарч байна. Үн өсөж байгаа учраас бид нар энд үний өсөлтөөр хэрэгчээс төлөх мөнгөний дүнг бас эргэж харах хэрэгтэй байна гэдэг асуудал. За нөгөө талаас GIZ төсвийн зүгээс иргэдийн хурлаас үнэгүй дулаална гэдэг асуудал төлөөлөгчдөөс ярьж байгаа учраас энэ төсөлд хамрагдах оролцоо багасаад байгаа гэдэг асуудал ярьж байгаа. Одоогоор бол 95 сөөхийн орчин суугчид бол төсөлд хамрагдъя гэдэг саналаа өгсөн байгаа. За ерөнхийдөө ийм хариулт өгье. Бат зэрэг төлөөлөгч тодруулж асуух. Тодруулга 1 минут бат зэрэг төлөөлөгч. За тэгэхээр нэгдүгээр 25% яг хэдийн яаж өгөх үү гэдэг шалгуур бол байхгүй юм байна гэж ойлголоо. Хоёрт нь яг эрдэс хөвөнгөөр цаашдаа өөрөөр хэлбэл манай бас Монголын дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барих юм уу? За гуравдугаарт нь сая 95 сөөх гэж ярьлаа, 3 шаардлага гэж ярьлаа. Тэгэхээр манай энэ жилийн төсөл биш дараа жилийн төслөөс ахуулаад эрдэс хөвөн болвол орох юм байна. Бидний энэ удаагийн хийж байгаа энэ 40 тэрбумаар хийх энэ төслийг танаа төсөлтөд нэгтгэх бололцоо байгаа мó. Бид нар бол хөөсөнцрөөр хийхгүй тэгвэл эрдэсээр хийх юм уу? Энэ төслийг уялдуулах ямар одоо зохицуулт хийх юм бэ? Өөрөөр хэлбэл нийслэлээс хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтыг
санаа төслийн хөрөнгө оруулалт хоёрыг хооронд нь уялдуулах ийм зохицуулт ямар зохицуулт хийх юм бэ? За асуултанд хариулъя Бацрах төлөөлөгч. За эрдэс хөвөн болон стал басаатаар хийгдэх ийм зөвлөмжийг бүх дүүргүүд хөрвүүлсэн байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ төсөлтөд давхцаагүй барилгууд блокууд дээр хийгдэхэд төлөвлөж байгаа дүүргүүд бас бид нар бас энэ жилийн хийгдэх нь 200 орчим барилгын ажлын зургийг бас өнөөдрийн байдлаар 35 барилга дээр бол хийгдэгдсэн байна. Одоо цаашдаа үлдсэн барилгуудад эхлээд ажлын зураг хийх юм ажил, холболтын зургнууд хийх юм ажлууд хийгдэнэ. Тэгжээр цаашаа төсөл хэрэгжин. Дүүргүүд дээр бол үнгүй үйгдэх төр фасадны бас тендерүүд бол зарлагдж байгаа юм билэ. Тэгэхээр бид нар бас зөвлөмжөө бол энэ шилэн хөвөн болон металл фасадаар хийгсэн зөвлөмжийг хөрвүүлсэн болохоор ямар нэгэн одоо давцал бол үүсэхгүй гэж харж байгаа. За цаашдаа бид нар энэ төслийг хэрэгжүүлэхэд бол эрхчлээс бол дүүргүүд рүү энэ үнгүүгээр биш энэ төсөл рүүгээ оруулж явъя гэдэг юм бодлого барьж байгаа.